Бид YouTube-ыг ихэвчлэн дөрүүд нөхөрдөм хөгжим нь хөгжилтэй учраас хүүхдүүдэд аюулгүй гэж боддог. Гэвч аюул нь зөвхөн үзэж байгаа зүйлд нь бус, харин дөнгөж хөгжиж буй тархинд нь ирэх нөлөөнд нь байдаг. Тэдгээр видеонууд хурдан, чанга, донтуулах загвартай хийгддэг учраас хүүхдийн тархийг секунд тутамд хурдан зугаацах хүсэлд сургаж байдаг. Ийм учраас л тэдэнд жинхэнэ амьдрал удаан чимээгүй байдаг тул сонирхолгүй санагдаж эхэлдэг. Тэд томоотой суух, сонсох, мөн энгийн тоглоомоор тоглохч төвчээргүй болж байдаг. Ийм үр дүнг та дэлгэцснээс тэднийг холдуулах үед илэрч байгаа уур уцаараас нь харж болно. Энэ зүгээр ч нэг муухай айш биш. Энэ бол ухралт юм. Бид тархин байнга хит их ачаалдаг учраас нам гүн байдлыг дэвчиж чаддаггүй үеийг өсгөж байна. Хамгийн том үр дагавар нь тэдний төсөөлөн бодох чадварын доройтол юм. Дэлгэц бүх зураглал болон түүхээр хангаж байх үед хүүхэд өөрөө тэднийг төсөөлөхөө зогсоож байдаг. Одоо хязгаар тавих цаг болсон. Тэдний сэтгэл гонсойж уйтгарлах болно. Гэхдээ уйтгарлал бол дайсан биш. Харин бүтээлч байдлыг сэрээх орон зай юм.